8-ны 7 энгийн баталгааг 10-тай баталгаа болго. Юуны өмнө 8-ны 7 гэдэг нь 7-г хуваах нь 8 гэсэн үг болохыг таних хэрэгтэй. Энэ нь 7-г хуваах нь 8 юм. Гэхдээ үүнийг илэрхийлэх олон хэлбэр бий. 7-г 8-д хуваая. За би энд дор бичье. Илүү бодит тооцоо хийх хэрэгтэй. 7-г 8-д хуваана. Бүхэл тооны ард таслал нэмж бичье. Яагаад гэвэл үүний утга нь 1-ээс бага тоо гарна. 8-ны 7 нь 1-ээс бага. Таслалын ард тэг тавина. Таслалыг энд тавья. Таслалын өмнө 7 байна. Хувааж эхлэе. Ингээд энэ маань хуваах үйлдэл рүү шилжлээ. Таслалын орныг сайн харах хэрэгтэй. 8 7-д багтахгүй харин 70-д бол багтана. 8 70-д 8 удаа багтана. 70-д 8 удаа багтана. 8 8-ийн 64. Тэгээд хасна. 70-аас хасгана 64 тэнцүү 6. Тэгээд доошоо буулгана. Яагаад гэвэл энд үлдэгдэлтэй гарсан. Үлдэгдэлгүй болол нь хуваах хэрэгтэй. Үегүй гэж үзвэл шүү дээ. Хэрв тийм тохиолдолд үүнийг шийдвэрлэх өөр арга бий. 8 нь 60-д хэдэн удаа багтах вэ? 8 8-ын 64. Тэгэхээр 8 нь 60-д 7 удаа багтана. 7 8-ын 56. Дахиад хасна. 60-аас хасгана 56 тэнцүү 4. Доошоо болгоно. 8 нь 40-д хэдэн удаа багтах вэ? Яг 5 удаа багтана. 5 8-ын 40. Ингээд үлдэгдэлгүй боллоо. Болчихлоо. 7-г 8-д хуваах буюу 8-ны 7 нь тэнцүү 7-г 8-д хуваахад 0,875 гарч байна. Би энд тэг тавих ёстой. Энэ бол 10-ын баталгаа. Тэг 1875. Ингээд боллоо.